4-р сарын 20-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн улсын нийслэгийн тухай хууль шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн улсын нийслэгийн тухай хууль хүчингүй болцсонд тооцох тухай, зэвсэгтгчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлсүүлгийг 2026 оны 6-р сарын 5-ны өдрийн шуулганы нэгдсэн хурлаанаар хийж эцсийн хэлсүүлэлд бэлдүүлэхээр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Монгол Улсын их хурлын шуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 49-р зүйлийг баримтлан аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо улсын нийслэгийн тухай хууль шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлсүүлгийг хийсэн болно. Байнгын хороо нэгдсэн хурлааны анхны хэлсүүлгээр санал хурааж олонхын дэмжлэг авсан зарчмын зорилттой саналыг улсын нийслэгийн тухай шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд тусхан тэдгээрийн үзэл баримтлал агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр зүйл хэсэг заалтыг уйлдуулан дистаралал бүтцэд өөрчлөлт оруулах нэр томьёог жигдлэх үг өгүүлбэр хэллэгийг монгол хэлний дүрмд нийцүүлэгтэй холбоотой зохих засвар өөрчлөлтийг хийсэн эцсийн хуулбарыг та бүхэнд тараасан болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ улсын нийслэгийн тухай хууль шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн улсын нийслэгийн тухай хууль хүчингүй болсон тооцох тухай, зэвсэгтгчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлсүүлэгт бэлдсэн төсөл болон эцсийн хэлсүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны танилцуулгыг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхэндээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.